Та бүхэндээ дэлхийн болон Монголын улс цагуурын жишээ өдрийн баярын мэндийг хүргэе. Тэгээд энэ тэмдэглэлт өдөр бол Монгол улсад усны өдрийг 1993 оноос хойш цагуурын өдрийг болохоор дэлхийн цагуурын байгууллагын конвенц хүчин төгөлдөр болсон 1950 оны 3 сарын 23-оос буюу яг Монгол улсын үед бол 1961 оны 3 сарын 23-наас ингээд яг тодорхой цаг хугацаанд тэмдэглэн өнгөрүүлдэг ийм уламжлалтай болоод байна. Тэгэхээр анхандаа энэ ер нь дэлхийн цагуурын усны энэ өдрийн зорилго бол дэлхийн нийтээр тухайн салбаруудад тухайн чиглэлд илүү тулгамдж байгаа асуудлыг сэдв болгож ингэж уриалга гаргана. Түүнд олон нийтийн төр засгийн бодлого боловсруулагчид шийдвэр гаргагчид олон улсын байгууллагыг анхаарал хандуулах ийм зорилготой болол уриалга гаргадаг байгаа. За энэ уриалгуудыг ингээд хараад үзэх юм бол анхандаа 1960-аас 80 оны хооронд бол дэлхийн цагуурын байгууллагаас цагуурын ажиглалт руу систем рүү илүү анхаарч ирсэн ийм уриалгууд гаргаж ирсэн байна. Тухайлах юм бол хамгийн анхны дэлхийн цагуурын өдрийг цагуурын ерөнхий сэдв гэдэг өрөөндөө тэмдэглэж ирсэн. Ингээд энэ хугацаанд бол энэ том системийг бий болгох, ажиглалтыг сайжруулах, ажиглалтын цэг сүлжээг нэмэгдүүлэх энэ чиглэл рүү хийжсэн. Ингээд дараа нь 1990-с 2000 оны энэ хоорондох үрийг аваад үзэх юм бол ерөнхийдөө энэ дэлхийн нийтээрээ уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж, уур амьсгалын судалгааны үр дүнгууд IPCC гэж бид нар ярьдаг дэлхийн цагуурын байгууллага өөрөө дотроо маш олон улсын байгууллага хөтөлбөрүүдтэй байдаг. Тэрний шинжлэх ухааны дүгнэлтүүд нь яхахгүй дэлхийн уур амьсгал өөрчлөгдөж байна гэдэг рүү энэний үр дүн энэний судалгаа шинжилгээгээр чиглэсэн ийм жилүүд байсан. 2010 оноос эхлээд бол илүү энэ өөрчлөгдөж байгаа уур амьсгал нэг тодорхой болцсон. Үүнээс үүдээд гамшиг эрсдэл гарч ийн. Тийм учраас илүү эрсдэл рүү эрсдэлд хэрхэн дасан зохицох уу, эсвэл эрсдлийг хэрхэн бууруулах вэ гэдэг энэ үндсэн чиглэлүүд бол сэдвүүд бол чиглэж ирсэн. За энэ жилийн хувьд бол энэ жилийн усны өдөр бол ус ба тэгш хэрэг тийм ээ. Ер нь усыг хүртээмжтэй шаардлага хангасан усыг дэлхийн нийтээрээ хэрхэн хэрэглэх үү? Үүн дээр бол ямар нэгэн гендерийн болон хүмүүсийн тэгш эрхийг хангах тийм ээ. Үүнд нэмэгтэйчүүд хүүхдүүдийн оролцоог нэмэгдүүлэх бүгдээрээ шаардлага хангасан, ариун цэврийн шаардлага хангасан тийм ээ. Уух шаардлага хангасан ийм усаар хангагдах энэ чиглэл рүү илүү төвлөрч ажиллаж байна. Тэгэхээр энэ ус гэдэг энэ бидний гол амьдралын амин сүнс энэ хүчин зүйл маань энэ дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүн төрөлхтний хөгжил, технологийн өөрчлөлтөдтэй холбоотой улам бүр хомсдож байна тийм ээ. Бохирдож байна. Далайтай улс орнуудад бол энэ маш олон асуудлууд яригдж байна. За манай орны хувьд ч гэсэн ерөнхийдөө усны хязгаарлагдмал нөөцтэй улс орон түүн дээр нэмэгдээд энэ ган хуурайшилтай холбоотой гол мөрөн ширгэх тийм ээ. За уур амьсгалын өөрчлөлт дулаалтай холбоотой мөнх цас мэс цэвдэг хайлах гэдэг энэ олон үзүүлэлтүүд манай судлаачдын үр дүнгээр улам өөр баталгаажж байна. Энэ нэрийгээд энэ хүмүүсийн амьдрал эдийн засаг шууд нөлөөлж байна. Нөгөө талдаа ер нь энэ усны номсдол, усны судалгааны нөөцийн асуудлууд маань ганцхан судлаачдын асуудал биш. Өнөөдөр нийгэм эдийн засгийн асуудал болж байна. Шууд мал аж ахуйн, эрчим хүч, хөдөө аж ахуйн олон салбарууд бол хамаарч байгаа учраас за цагуурын өдрийн тухайд бол энэ жилийн урайны хувьд бид нар өнөөдрийн ажилд цагуурчид бид нар өнөөдрийн ажилд маргааш шиг ирээдүйг хамгаална гэсэн ийм өрөөнд дээр явж байна. Тэгэхээр энэ маань юу хэлж байна вэ гэхээр өнөөдөр энэ дэлхийн нийтээрээ хэдэн зуун сая ажил хэмжилтийг бид нар хийж байна тийм ээ. Дэлхийн цагуурын байгууллагын гишүүн орнууд энэ дэлхийн цагуурын байгууллагын дэмжлэгтэйгээр энэ олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр бүх улс орнуудад өндөр хөгжилтэй хөгжиж байгаа ядуу буураа гэд бүх улсууд бол энэ ажил хэмжилтүүдийг далай дээр, хуурай газар, сансраас, хэмэл дагуулаас гэд маш олон чиглэлээр энэ хэмжилтүүдийг хийж
чинь. Тэгэхээр энэ хэмжилт мэдээлэл бол ямар үнцэнтэй юм. Тэгээ энэ хэмжилтийг одоо эхлээд ажилт хэмжилтээ хийгээд дараа нь тэрийг одоо бид нар бас дэлхийн цагуурын байгууллагын VIS систем гэж ярьдаг. Энэ олон өгөгдөл төр хэдэн зуун сая датаг боловсруулдаг энэ систем ажиллаж байна. Тэгээд дараа нь тэр одоо боловсруулалт өгөгдлийн тэр том датаг ашиглаад урьдчилан мэдээлэх, судалгаа шинжилгээний ажил хийх энэ том системтэй үйл ажиллагаанууд явж байна гэдэг энэ өргөн цар хүрээг хамарсан энэ өрөөнд ор хийж байна. Тэгэхээр бид нар өнөөдөр үнэн зөв ажиллаж хэмжилт хийж чадах юм бол энэ мэдээллүүдээ ашиглаад нэгэнт одоо тодорхой болцсон ур амьсгалын өөрчлөлтийг даван туулах тийм ээ энэ том боломжийг бид нар юугаар одоо энэ сорилтыг давах юм бэ гэхээр шинжлэх ухаанд суурилсан судалгаанууд, бодит үнэн зөв мэдээллүүд үүн дээр одоо үндэслэж бид нар дэлхийн нийтээрээ энэ том эрсдлийг давах одоо ийм боломжтой юм а гэдэг энэ том юм руу ярьж байна. За манай орны хувьд ч гэсэн одоо аваад үзэх юм бол орон зай наривчлалын хувьд бас одоо төдийлөн одоо шаардлага хангахгүй байгаа. Тухайлах юм бол манай цагуурын өртөөдийн орон зай наривчлалын өнөөдөр бол 52.8 км-ийн зайцтай байна. Тэгэхээр улам бүр бид нар энийг сайжруулах тийм ээ мониторингийн цэг сүлжээг нэмэгдүүлэх энэ том зорилго байна. Хоёрдугаарт нь бол бид нар илүү одоо дэлхийн нийтээр хэрэгжилж байгаа энэ хэмэл дагуулын хэрэглээ, зайнаас тандан судал сансрын хэрэглээг илүү ашиглах. Дараа нь одоо дэлхийн нийтээр бид нар өнөөдөр энэ хэмэл оюун ухааны энэ нэрийн үед ажиллаж амьдарч байна. Тэгэхээр энэ том технологиг бас энэ салбартаа хэрэглэх гэсэн энэ том сорилтууд тулгарч байна. Энгийнээр бодоход өнөөдөр ингээд хэмэл оюун ухааны энэ асар их хөгжил болвол хүний оюун ухааны үндэс суурь дээр бол захирагдаж үндэслэгддэг нэг нь тодорхой. Тэгэхээр бид нар хан шатны ажилт дэмжлэлтийг сайжруулах, үүний ажилтны хөтөлбөрийг одоо илүү наривчлах, илүү дэлгэрүүлэх, үүн дээр гарч ирж байгаа мэдээ материалын одоо үнэн зөв байдлын хяналт шалгалтыг сайн хийх, тэгээд үүний дата өгөгдлийн системийг илүү сайн ажиллуулах, үүн дээрээ үндэслэж одоо урьдчилан мэдээлэх, үүн дээрээ үндэслэж шийдвэр гаргах энэ төвшөнд бол цагуурчдыг одоо илүү энэ цаг үе шаардж байна. Тэгэхээр нэг өнцгөрөө харуул цагуурчдыг зөвхөн цаг агаарын мэдээг урьдчилан мэдээлдэг төдийгээр одоо ойлгож болохгүй маа. Үүний цаана энэ их том ажилт явдгийн, энэ их том судалгаа явдгийн. За энэ нь ингээд цагуурчд бол өнөөдөр бодлого боловсруулах төвшөнд, шийдвэр гаргах төвшөнд өөрсдөө хийж байгаа судалгаа шинжилгээ ажилтны энэ том мэдээлэлчин нэгэн том суурь болсон юм шүү гэдгийг бол дэлхийн нийтээр дахин бид нарт анхааруулж байна. Яагаад ингэж хэлж ийм вэ гэхээр Монгол улс ч гэсэн одоо бид нар НАП гэж ярьдаг тийм ээ ур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох үндэсний хөтөлбөрөө 2025-аас 2030 онд боловсруулаад хэрэгжүүлээ явж байна. Энэ нь ганцхан ус цагуурчдын асуудал биш. Хөдөө аж ахуй, эрчим хүч, одоо энэ олон салбаруудын одоо боловсрол хамтын ажиллагааны үр дүнд бол хэрэгжиж бид нар энэ одоо ур амьсгалын өөрчлөлтийг эрсдэл багтай даван туулах ийм юутай байна. Одоо дэлхийн цагуурын байгууллагаас гаргаж байгаа тайлан мэдээлэлээс харах юм бол сүүлийн 10 жил дандаа одоо хамгийн дулаан 10 жил болсон байна дэлхийн нийтээрээ Монгол орны хувьд ч гэсэн. За Монгол орны ур амьсгалыг мөн одоо 1940 оноос хойш мэдээлэлээр харах юм бол Монгол орны дундаж температур 258 градусаар дулаарсан байна тий. Тэгтэл дэлхийн нийтээрээ манай Монгол улс ч гэсэн Парисын хэлцээрд нэгдээд орцсон. Энэ дундаж температурыг бол 1.5 градусаас нэмэгдүүлэхгүй байх энэ зорилгод бол нийлээд орцсон энэ улс орн байна. Тэгэхээр энэ хүчин чармайлтыг ч гэсэн бид нар хэрэгжүүлэхэд энэ ур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн одоо бууруулах вэ гэдэг дээр хүлэмжийн ялгарл тийм ээ одоо энэ дээр хэрхэн бууруулах вэ гэдэг энэ чиглэлд бас илүү анхаарч ингэж ажиллаж байна. Тэгэхээр бас дахиад хэлэхэд энэ бол бид нар одоо бидний өнөөдрийн шийдвэр гаргалт бол маргаашийн залуу үе бидний шийдвэр гаргалттай нүүр тулж тэнд одоо сорж тэмцэж зохицож амьдрах учраас бид нар энэ залуу үеэ физик, математик, инженерчлэл, хэмэл оюун ухаан гэдэг одоо энэ мэргэжлүүдээр илүү бэлтгэх үүнд одоо бас энэ шинжлэх ухааныг илүү одоо үнэн зөв дүгнэлт гаргахад оролцуулах, чадварчуулах ийм одоо бас шаардлага байна. Нөгөө талдаа энэ техник технологийн энэ одоо өөрчлөлт хувьслыг бид нар бас хоцрохгүй үнийг ашигладаг, энэ салбартаа хэрэгэлдэг, ингээд шийдвэр гаргадаг байх хэрэгтэй байна. Тэгээ сүүлд нь эцэст нь хэлэхэд ер нь энэ бүх асуудлуудыг одоо гол ашиг хүртэгч нь гэж ярьдаг хэмбэ юм бол эгэл жирийн ард иргэд байдаг. Одоо хүчтэй салхи одоо Монгол орны хувьд хамгийн их тохиолддог гамшигт үзэгдэлгүй л одоо
өөртөө салхи шуурга байдаг. Ган цод тийм ээ одоо ингээд зөвлөлттэй асуудал гэдэг энэ олон асуудлууд байдаг. Тэгэхээр энэ маань шууд одоо малчтад, тариалан эрхлэгчдэд, үйлдвэр бизнес хийгчдэд ингээд бүх хүмүүст нөлөөлдөг учраас өнөөдрийн энэ манай мэргэжлийн энэ өдөр бол баярын өдөр гэхээсээ илүү ер нь бид нар юун дээр илүү анхаарах ёстой. Ер нь энэ байгаль цаг урчин одоо ямар байгаад байгаа, цаашдаа ямар болох гээд байгаа, энд би хэрхэн одоо үйлдвэрлэлээ, амьдралаа яаж амьдрч би эрсдэлгүй давах юм бэ гэдгээр бол илүү чиглэгдэх ёстой учраас энэ салбар хоорондын хамтын ажиллагаа үнэхээр чухал юм а гэдгийг бас онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Ингээд бас энэ Монгол орныхоо өнцөг олон бүрт энэ одоо тасралтгүй 24 цагийн турш ажилдаг хариуцлагатай энэ ус цагуур байгаль орчны салбарт ажиллаж байгаа энэ салбарын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж байгаа нийт ус цагуурчдтай байгаль орчны мэргэжилтнүүдэд бүгдээрэнд энэ сайхан мэргэжлийн өдрийн мэндийг хүргэе. Тэгээд бидний ажил үйлс улам бүр одоо чухал болж улам бүрийн улс орны хөгжилд эдийн засагт үнэхээр одоо шаардлагатай тулгуур болж байгаа учраас бидний гаргаж байгаа нэг тоо ийм үн цэнтэй болж байгаа энэ цаг үед ажиллаж шүү. Тэгээд бүгдээрэнд нь улам их ажлын амжилт хүсье.